За сайн санаа холонгийн мэрэгэн тань цогт тавтаа марлно уу. За өнөөдөр тийм дорны зурхаа одоо моржилдээ юун дээр анхаарах вэ те? Ямар хөө жил гарах вэ? Ямар хөө зүйл дээр анхаарал моржилээ маш амжилттай бөгөө сайн тийм хамт болох вэ гэсэн ийм одоо дорны зурхаа бичлэг хийж байгаа. Тэгээд одоо цоврал 2 гэсэн үг. Цоврал 1 дээр юунууд эхэлсэн ба. За тэгээд энэ жилийн ямар ануудын хүмүүсийг ярих вэ гэхээр зэрэг за энэ моржилд тий одоо хулган жилдээ 1936 оны хулган дараагийнх нь 1972 оны хулганы талаар дараагийнх нь 2020 оны хулган. За тэгээд туулаа жил эдгээр жилдээ хүмүүсийн талаар ярина гэсэн үг. 1900 туулаа жилдээ мөрчлөө 1963 оны туулаа, 1999 оны туулаа. Дараагийнх нь дахиад 2017 оны дахиад 1981 оны дахиад 1945 оны дахиад. Тэгээд дараагийнх нь болохоор зөвмөр жилнэр за тий. Мөр жил 1990 оны мөр 1954 оны мөр бидний талаар ингээд одоо эдгээр онууд төрсөн тий хүмүүсийн жилдээ бүгд эдгээр онуудад төрсөн хүмүүс юун дээр анхаарах вэ? Яавал тий энэ одоо энэ мөр жилдээ хүний жил нь орж байгаа. Яавал энэ жилээ одоо таата маш таатаагаар жоохон хүндрэлгүй туулах вэ тий? Амуу дахиад туулаа хулгана мөр жилний харш их баг харш жилүүд юм байна л да. Тийм дээр анхаарал маш ингээд таатаа туулах вэ гэдэг дээр бол тий яриг жадж байна. Замарсан эдгээр онд төрсэн хүмүүс болохоор энэ жил раху гаригийн нэлээ нөлөөтэй ийм жил юм байна. Тийм тэгэхээр зэрэг одоо энэ жил болохоор зэрэг раху гаригийн нөлөө аягүйх байгаа учраас одоо таны аж амьдралын чинь урсгал нэлээд жоохон удаашарч магадгүй юм байна. Тийм тэгэхээр зэрэг ер нь ингээд орчлын ертөнцтэй холбоо тайлбарлах юм бол энэ одоо сансар тий орчлын ертөнцид нэг ингэж тэлэлтийн замаар ингэж явд юм байна л да. Ингэж тэлж жаал нэг жоохон агшиж ингэж жаал дахиж ингэж тэлээл дахиж ингэж дахиад бүр тэлэл ийм иймэрхүү одоо орчлын ертөнцийн одоо зам гэсэн үг. Тэгэхээр та энэ жил ингэж тэлэгч жил биш жоохон татшаа пун гэдэг агших ийм жил рүү орчиж байгаа юм байна. Тийм. Тэгэхээр зэрэг одоо энэ раху гаригийн нөлөөч байна тий агшлтын тий иймэрхүү жилдээ орчиж байгаа учраас та энэ жил юун дээр анхаарах вэ гэхээр зэрэг ер нь ингээд юмд хит яарах тий болохгүй байгаа юмыг болох гэж зүтгэх хичээр хүчээр түрэх тий одоо хит яарах хүчээр юмд ингээд одоо хандах гэх юм бол айгуу тийм ядрал үйл ойлголцол ингээд хавчиж болцсохгүй юм байна энэ одоо раху одны тэмүүлэгөөр тийм амун бас ажил үйлс дээр тий одоо томоохон шинэ эхлэх эсвэл огцом янз бүр юм өөрчлөх иймэрхүү зүйл жоохон таг байхны энэ дээр тий жоохон тийм боломжтойгаараа одоо жишээгээр хэлэх юм бол одоо жишээ нь санхүүгийн тал дээр тий энэ жил болохоор зэрэг та том хэмжээний зардал хөрөнгө оруулалт энэ төр зэрэг маш их сайн бодох нягтлах тий маш болгоомжтой хандах хэрэгтэй байна. Муу одоо ямар нэгэн эрсдэлтэй шийдвэр гаргахаас юу гэдэг төр энэ жилдээ хойшлуулах тий одоо эд баялаг мөнгө төгрөгөө тий нөөцлөх одоо санхүү мөнгөн дээр маш болгоомжтой хандах хамаагүй хүнд зээлдүүлэх тий энэ дээр үнэхээр тий ихний хэрэггүй бол тий зээлдүүлэхгүй байх гэдэг ч юм уу тий ер нь маш болгоомжтой хандаараа тийм үү одоо хүү орны харилцаан дээр бас энэ одоо раху гэр бас нэлийн юутай юм бэ хүү орны харилцаан дээр одоо тэгвэл юм хүү орны харилцаан дээр жоохон тийм таны сул талыг ашиглах гэсэн хүн залтай ч юм шиг тиймэрхүү хүмүүс гарч ирэх магадлал айгүй өндөр болчт юм байна. Тэгэхээр зэрэг ингээд хүү орны харилцаан дээр та энэ жил нэлийн итгэлээ те аажмаар бий болгох юмд ингээд хүү орны харилцаандаас сэтгэл хөдлөлөөр те хандахгүй маш тайванаар хандах аль болох маргаан мөргөлдөөнөөс тий зайлсхийх тэгээ тийм залтай одоо тийм хурамч хүмүүсийг тий таних онуудын нэг ч юм уу тий иймэрхүү зүйл дээр маш боломжтой. Эрүүл мэндийн хувьд болохоор зэрэг муу одоо энэ жил өөрийнхөө биенийхээ дохиог сайн
анхаарах юм байна. Толгой өвдөд үл энэ ч юу вэ гэл тий. Ямар нэгэн хууч өвчин байх юм бол тий бүрийн эмчлүүлээрээ тий ядаргаа аль болох ядаргаа хоригдлуулахгүй байх тий. Тэр тал дээр энэ жил нэлээд болгоомжтойгаараа. Тэгээ ер нь аль тань дээр биччихсэн юм билүү. За энэ жил болохоор зэрэг тий санхүү дээр маш болгоомжтой байх. Зээлгүй, зээлдүүлэхгүй янз бүрийн том хэмжээний хөрөнгө оруулалт нэр маш болгоомжтой тий. Санхүү дээр маш болгоомжтой хандах тий. Дараагийнх нь хүн хоорондын харилцаан дээр тий. Хүн хоорондын харилцаан дээр маш анхааралтай. Тийм жоохон залжин залхаа хүмүүсээс тий өөрийгөө хамгаалах ч юм уу тий ямар нэгэн маргаантай нөхцөл байдалд болох дөлөх тий зайлсхийх тийм байдлаас тий. Тэгээд би эрүүл мэнд тий бие махбодтой нэлийн анхаарал тавиараа тий махбод анхаарал тавиараа. За тэгээд эдгээр оноод төрсэн хүмүүс тий раху гаригийн нөлөө нэлийн их байгаа учраас ер нь базаад эхлэх юм бол та энэ морь жилд 26 онд тий өөрийгөө хамгаалах байр сууриа бэхжүүлэх цаг хугацаа юм байна. Тэгээ ер нь гадагшаа ангирт хэлэхгүйгээр дотоод тэнцвэрээ хадгалах тий юмнаас өөрийгөө хамгаалах тий тэр зүйлд айгүйх өөрийнхөө тий санаа сэтгэлийг тийм зориулаараа. Тэгээ ер нь ал тэр раху гаригийн тэнүүлэгтэй жил борж байгаа учраас юмд энэ жил болохоор зэрэг хийж байгаа зүйлдээ тий юун дээр гар үсэг сурч ийн хин тий хідэн юу тий ингээд яг хийж байгаа зүйлдээ маш тийм сэрэмжтэй тайван хандах хэрэгтэй байна. Яарч шийдвэр гаргах, эрсдэлтэй шийдвэр гаргах мархаас нэлээ тий зайлсхийх тий сэрэмжтэй тайван тий хүндрэлийг зөөлрүүлэх тий дараагийн өсөлтийн суурийг тий бэлтгэх тийм жил юм байна. Ямар ч байсан орчлын ертөнцийн жамаар тий ингээд та гадагшаа тэлдэг жил шинэ жил жоохон ингэчээд жоохон ингэж агшиж байгаа жил юм байна. Тэгээд дараагийн удаа тэр нөгөө суурэ тавьж байгаа гэсэн үг байна. Тэгээд дараагийн жилүүдэд ингээд дахиад тэлнэ гэсэн үг байна. Тэг амжилттай явна гэсэн. Тэгэхээр энэ жил нэлийн иймэрхүү зүйлүүд дээр тийм болгоомжтойгаараа. Яг гол юм энэ хэлэх юм бол эдгээр оноод төрсэн хүмүүс энэ жил санхүү дээр зээлгүй зээлдүүлэхгүй байх маш том хөрөнгө оруулалтын дээр маш болгоомжтой хяналттай хандах. Хүн хоорондын харилцаан дээр янз бүрийн өргөлдөөнөөс зайлсхийх тийм аман дээр гоё ярьдаг мөртлөө ачир дээр худлаа хүмүүс тий тийм хүмүүсээс маш болгоомжтой хандах тий. Тэг би мах тий эрүүл мэндэ жоохон өвтгөн болох эртгэн тий дарах тий энэ дээр маш болгоомжтой юм бол энэ гурван зүйл дээр маш болгоомжтой хандах юм бол энэ жил та өөрийнхөө онцгүй байдлаас ингэ зайлсхийгээд маш тажгүй энгийн тий сайхан жилээ юу гэдэг маш энгийн өөрийгөө муу юмнаас зайлуулчихж байгаа учраас энэ морь жилч маш дажгүй өнгөрнө гэсэн үг тий. Энэ зүйлүүд дээр сэрэмжтэй хандвал тий. Тэгээ ер нь яарч шийдвэр гаргахгүй, юмд яарахгүй тий бай гэсэн үг л дээ. Тий. Түрүүн би хамгийн ихний юм дээр хэлсэн дээ. Энэ раху одны жил болохоор зэрэг таны амьдралыг ч урсгал жоохон удаашраад тий та амьдралд илүү их болгоомжтой алхахыг сануулдаг жил гэсэн үг. Тэнийг өөр хэлвэл тий 36, 72, 20, 63, 99, 17, 81, 45, 90, 54 онд төрсөн хүмүүс гэсэн үг. За ингэж өндөрлөе үнэхээр таалагдсан бол тий бусдаа шеэрлээ дамжуулаарай гэж хүсье. За ингэж энэ гарч байгаа тий оноор жилд нь үнэхээр